Чи хэр арих уу? Одоо нас чи идлээ. Тарж мэрээд үү? Килограмм. За. Одоо нэг жоохон булчингийн мас аваад өөрийнхөө байж болох өөрийнхөө амын сайн юм дээр л очимоор байна. Тарж мэрээд үү? Мөн тийм хурдан биш ээ. Хайжмаар. Одоо нас чи идлээ. Одоо 34. 34 тэгээд жим хийгээл хаяал гэсэн тий. Тий. 2 жил яваа. Чи хэр арих уу? Хэр уу? Ер нь. Ер нь уусаа. Уусаа. Тий. Одоо ер нь гайгүй багсгсан уу эсвэл хэврээ шаажна уу? Хамаагүй бассан. Бидний хийгээд байгаа бэлтгэгч болохоор тэгээ булчинтай санаатаагаар уучруулж байгаа механик гинт л واخгүй. Одоо гинтэйгээд идэгээд гэсэн үг шүү дээ тий. Нөгөө булчин идэхгүй дундаа томорч идэхэд байхгүй. Тэнгүүд ходоод нь чи хоол байгаа тий. Чи тэр хоолноос тэгээ кали, кальц, магний одоо юу гэдэг нь тэгээ уураг одоо хүний биеийн одоо түүхийд болох юу гэдэг нь тэрийг чи ингээд хоолноос нь хүч авах гээд байгаа байхгүй. Тэнгүүд чи дээрээс нь арих гингүүтэй бас бакурч гээд байгаа шүү дээ. Тий. Тэгээд хар ухаанаар хэлэлт тэгээд нөгөө өвсөн дундаас зүү ол гэдгийг чинь хэцүү санагддаг шүү дээ тий. Тэгвэл чи наад одоо ходоод гэдэг төмпөн дотроо байгаа зажилсан хоолн дотроос кальц калийг нь шингээж ав гэдэг чинь нэлээ хэцүү зүйл байх хэвээр. Жил явах тусам тий наа чи наадгаас чи наадгаж ялгаж авах. Ариг угаагүй байсан ч тэрийг ялгаж авах гэдэг чинь амар хэцүү байхгүй. Нүдэнд харагддаггүй болохоор нөгөө нэг хүмүүс мэддэггүй байхгүй. Гайваа гайгүй. Араас нь тийм ч араас нь ингэж гэх нэг өөрсдөө нэг юмч тий. Тий. Дөнгөд яг гэж энэ одоо элэг хамгаалагч тэг хүнсний нэмэлтүүд байдаг вэ гэхээр одоо элгэнд арай илүү амраар тий одоо элэг чинь одоо жишээ нь одоо махнаас тий уургийн салгаж авахгүй ч тэнгүүд мах чи өөрөө хамгийн удаан задардаг тий хүн тоол тий тэнгүүд тэрнээс уургийн ялгаж салгаж авъя ядж итл дээрээс нь чи бий уурч байгаа. Тэгээд хүмүүс яг ч уруугүй тий тэр элэг тэр махыг задлах гэж зүдэржсэнд орвол бистэ тэр уургийг ял зооч хамаалт чинь яаж шингэж байгаа байхгүй. Тий. Элгэнээр нэг ачаал байхгүй тий. Одоо чинь уурыг найруулж уусан шейкер микрэ нэртэнгүүд амар хурдан бас шиг үнэтэй болж болцсон байдаг шүү дээ. Тэр чинь маш хурдан ингээ элгэнд ачаалахгүйгээр яаж шингээд байгаа байхгүй. Тэгэнгүүт надад элэг хамгаалагч мамгаалагч тий. Тиймэрхүү юмнууд чинь тэр одоо ирж байгаа ачааллыг нь үйлдэлж байгаа байхгүй. Нэмэр болж шүү дээ. Тий. Ам зогоох тий архитанга ам зогоох эрдэс бодис минерала хоолн дундаасаа салгаж авах ажлыг элгэндээ тэр олон жил даатгаж ийсэн одоо гинт тий ухаарад ингээд юу янгууд тэр чи одоо олон жил тэгж ажилласан юм чинь бас хялаацсан байгаа шүү дээ тий. Тэнгүүд элэг уул нь бол нөхөн төлжих тий одоо өөрөө системийн шинжилэлт хийгээд тий одоо ингээд урсгал засварууд юу гэж юм тий тийм хийх ганцхан боломж нь болохоор шинэ унтчих юм байл л да. Маань юм идэхгүй унт чаддгүй маа баста гэл тий. Тэгчингүүд дахиад салингуу нэмэлт цагаар хар ажил хийлгэж шаачж байгаа. Тэнгүүт нөгөө би чинь болохоор ингээд гадаа харанхуй болохыг андахгүй. Тий. Харанхуй болохыг ингээд баг тархич ингээд тий. Харангуут шууд би чинь цаад утгаараа нөгөө амрах горимдоо шилжиж байгаа байхгүй. Налаал ингээд хийсэн чи дими зүйл тасгацсан байгаа байхгүй тий. Тий. Тэгснэ өглөө нь үгүй найснастай өглөө өстө юу ч ордог. Өглөө өстө юу ч ордоггүй байхгүй юу тэргээл тий. Өглөө сэрэнгүүтээ ингээд бас гайхаад байгаа байхгүй тий. Амар их унтсан мөртлөө писта ерөөсөө ингээд унтаа хөм шиг санагдаад байгаа юм. Тэр гэж байгаа тий. Аргагүй ч чинүүдэл энсэн болохоос шүү.